Сайн бацгаана уу? Улсын ерхий прокурорын газрын олон нийтэд харилцах албанаас сар болгон бэлтгэн хүргэдэг прокурорын мэдээлэл нэвтрүүлгийн 6 дугаар сарын шинэ дугаар та бүхэнд хүрч байна. Энэ удаагийн нэвтрүүлгээ бид Төв аймгийн прокурорын газартай хамтран бэлтгэн хүргэж байна. За Төв аймгийн газар нутгийн онцлогтой холбоотойгоор зөнхлөн үлдэгдэж буй гэмт хэрэг зөрчлийн гаралт шийдвэрлэлт анхаарах асуудлын хүрээнд энэ удаагийн нэвтрүүлгээ бэлтгэн хүргэж байна. Төв аймаг 27 сум, 97 баг, 94 мянган орчим хүн амтай. Тус аймгийн прокурорын газраас орон нутгийн хэмжээнд үйлдэгдэн гарч буй гэмт хэрэг зөрчлийн судалгааг жил бүр хийж, холбогдох төрийн байгууллагуудад танилцуулан гэмт хэрэг зөрчлөөс үржлэн сэргийлэх ажлыг үр дүнтэй зохион байгуулан ажиллаж байна. Аймгийн хэмжээнд 2023 онд гарсан гэмт хэрэг зөрчлийн шалтгаан нөхцөлийн талаарх мэдээллийг орон нутгийн иргэдэд хүртээмжтэй хүргэх үүднээс QR хэлбэрээр гаргаж түгээх арга хэмжээ авчээ. Ер нь манай аймгийн хэмжээнд 2023 онд нийтдээ 717 эрүүгийн гэмт хэрэг гарсан. За энэ гэмт хэргийг төрлөөр нь авч үзэхэд өмчлөх эсрэг гэмт хэрэг нийтдээ 37.6%-ийг хамгийн өндөр эзэлж байгаа. За мөн хүний эрүүл мэндийн алдшгүй байдал болоод хүний амь биеийн эсрэг гэмт хэрэг 32%-ийг эзэлж байна. За мөн дараалаад 3 дугаарт нь хөдөлгөөний аюул байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг, хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, за бусад төрлийн гэмт хэргүүд ингээд эзэлж байгаа юм. Гэмтрээс урьдчилан сэргийлэх ажил дээр прокурорын хяналтыг сайжруулах зорилгоор энэ судалгааны мөрөөр 2023 онд 22 мэдэгдэл сумдуудад хүргүүлсэн. За мөн 24 он гараад энэ судалгааг үндэслээд нийтдээ одоо 24 прокурорын мэдэгдэл хүргүүлж ажил арга хэмжээг зохион байгуулж биелэлтийг нь тооцоод хяналт тавьж ажиллаж байна. За прокуророос бол голдуу одоо сумдуудын гэмтрээс урьдчилан сэргийлэх зөвлөл, зарим одоо аж ахуйн нэгж байгууллагын гэмтрээс урьдчилан сэргийлэх ажил нь ямархуу байдалд явж байна гэдгийг нь бол бид нар шалгаж, шалгалтын мөрөөр одоо тодорхой ажлуудыг зохион байгуулж, иргэдэд одоо хууль сурталчлах, урьдчилан сэргийлэх чиглэлээр нөлөөллийн арга хэмжээ авч ажиллаж байгаа юм. 2023 онд үлдэгдсэн өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг өмнөх жилдээ харьцуулахад буурсан үзүүлэлттэй байна. Тухайлбал мал хулгайлах, заллах, дээрэмдэх, эд хөрөнгө устгах, гэмтэх гэмт хэрэг 20-50%-аар буурчээ. Төв аймгийн хэмжээнд зөнхлөн үлдэгдэж байгаа гэмт хэрэгт зам тээврийн осол хэрэг орж байна. Тус аймгийн хэмжээнд 2023 онд тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг нийт 101 бүртгэгдсэн байна. Энэ нь нийт хяналт тавьсан хэргийн 10 гаруй хувийг эзэлж байгаамаа. Энэ төрлийн хэрэг 2022 оноос 12.1%-аар буурсан үзүүлэлттэй байна. Тус аймгийн нутаг дэвсгэрт байрладаг Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлын 4 замын уулзурт зам тээврийн осол их гардаг тул холбогдох газарт нь мэдэгдэл хүргүүлсэн байна. Прокурорын мэдэгдлийн мөрөөр дээрх газарт хурд сааруулагч байрлуулсан нь зам тээврийн осол хэрэг тодорхой хэмжээгээр буурахад нөлөөлжээ. Төв аймаг бол улсын чанартай хэвтэй босоо чиглэлийн том замууд бол олон байна. Хоёрдугаарт Төв аймгийн нутаг дэвсгэрт бол аялал жуулчлалын болон амралтын газрууд олноор байж байгаа. Мөн зуны улирал ирж байгаа. Зуны улирлуудад бол энэ төрлийн гэмтрүүд ихээр гарч байна. Иргэдийн зорчих хөдөлгөөн бол аймгаас хот руу, хотоос хөдөөрөө гэдэг чиглэл маршрут бол ихсэж байгаа. Иргэд орон нутгийн замын хөдөлгөөнд оролцохдоо өөрсдийн санамсар болгоомжгүй үйлдэлүүдээс маш их гарч байна. Хоёрдугаарт нь бусдын болгоомжгүй үйлдэлүүд байна. Эдгээрийг судлаад үзэхээр иргэд цогтуугаар замын хөдөлгөөнд оролцож байна. Гүйц төрүүлэх хөдөлгөөний дүрмийг зөрчиж байна. Техникийн бүрэн бүтэн байдлыг алдагдж байна. За зорчигчдыг дүрмд зааснаар тээвэрлэхгүй байгаа. Мөн дааз хэтрүүлж байгаа. Хамгийн гол шалтгаануудын нэг бол хурд хэтрүүлж байгаа энэ нөхцөл байдлуудаас шалтгаалж зам тээврийн ослууд гарч байна. Төв аймгийн прокурорын газраас 2023 онд 67, 2024 оны эхний 5 сарын байдлаар 38 зам тээврийн ослолтой холбоотой хэрэгт яллах дүгнэлтүүлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлүүлжээ. Энэ оны эхнээс мөрдөгдөж эхэлсэн эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэгт хүлээлгэх хариуцлагыг нэмэгдүүлсэн. Жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсвэл согтуурсан, мансуурсан эсхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол эрүүгийн хариуцлага хүлээхээр хуульчилсан. Тэгэхээр 2024 оны 1-р сарын 1-ээс энэ хуулийн өөрчлөлт хэрэгжиж эхэлснээс хойш тухайн прокурорын газраас хяналт тавьсан шүүх шилжүүлэх сэргийн тоо бол яг өнөөдрийн байдлаар бол 14 хэрэгт бол ялах дүгнэлт үлдэж шүүх шилжүүлсэн байна. Шүүхээс тухайн этгээдүүдэд нийт тусдаа ажил хийлгэх болон ялыг хоногдуулж шийдвэрсэн байж.
Дээрх том эднээс харахад иргэд дээрх хуулийн өөрчлөлтийн талаар төдийлөн сайн ойлгоогүй байна. Нутгийн малчид за иргэд бол согтуугаар зам тээврийн хөдөлгөөнд оролцож эрүүг харьцуулалтаа өссөөр байна. Төв аймгийн прокурорын газраас сүүлийн 3 жилийн хугацаанд аймгийн хэмжээнд гарсан зам тээврийн ослын улмаас хүүхэд хохирсон хэргийг судалсан байна. 2021-с 2023 онд зам тээврийн ослын 37 хэргийн улмаас 48 хүүхэд хохирчээ. Тухайлбал дээрх хугацаанд зам тээврийн ослын улмаас 7 хүүхэд хөнгөн, 20 хүүхэд хүн дэвтэр, 8 хүүхэд хүнд гэмтэл авч 14 хүүхдийн амь нас хохирсон бол 2024 оны эхний 5 сарын байдлаар 6 хүүхэд хохирсон зам тээврийн 5 хэрэг гарчээ. Үүнээс жолооч согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож авсан 7 тохиолдол бүртгэгдсэн байна. За зам тээврийн ослын улмаас хүүхэд хохирсон хэргийн шалтгаан нөхцөлийг судалж үзэхэд хүүхдийг зориултын дагуу суулгаагүй, хүүхдийг суудлын бүсийг зүүлгээгүй, хүүхдийг өвдгөр авч өгсөн гэсэн шалтгаан нөхцөлүүд улмаас хүүхдийн амь нас эрүүл мэндээр хохирж байна. Мөн тээврийн хэрэгслийн хөдөлгөөн эхлэх үед жолооч тээврийн хэрэгслийн эргэн тойрон ойр орчмоо шалгалгүйгээр урхан үйлдэл хийсний улмаас 5 хүүхдийн амь нас алдсан харамсалтай тохиолдол гарсан байна. Иймд одоо зуны цаг амралт зугаалгын цаг эхэлж байгаатай холбоотойгоор жолооч нар маань эцэг эхчүүд маань хүүхдээ зориултын дагуу судалтанд суулгаж хүүхдээ суудлын бүс зүүлж хэвшүүлэхийг Төв аймгийн прокурорын газраас уриалж байна. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль. Замын хөдөлгөөний дүрмд зааснаар 10 хүртэлх насны хүүхдийг суудлын автомашинд болон ачааны автомашины жолоочийн бүхээгт тээвэрлэхдээ биеийн жин өсөлтөнд тохирсон зориултын нэмэлт суудал буюу хамгаалах хэрэгсэл ашиглана. Хүүхдийг жолоочийн болон зорчигчийн өвөр дээр авч явахыг хоригддог бол суурин газарт насанд хүрсэн хүн өвөр дээрээ тэрч зөвхөн арын суудалд авч явахыг зөвшөөрдөг. Мөн хүүхдийн өндөр 140 см-с дээш бол суудлын автомашины арын суудалд зорчигчийн хамгаалах бүс зүүлгэн тээвэрлэж болно. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн хэрэгжилт бодит байдал дээр ямар байгааг Төв аймгийн цагдаагийн газартай хамтран гинтийн байдлаар шалгасан юм а. Амраа ирээ Төв аймгийн замын цагт ахлаалагч чадсан ба. За сайн явж байна та. За бичгээрэмтэй шалгуулаарай жолооч. За хүүхдээ ингэж тээвэрлэхгүй та хоёр нь мэдж байгаа те жолооч. За энэ удаа сануулаа явуул. Дараагийн удаа зөрчлөө битгий ингэж гаргаарай. За зөрчил гаргахгүй шүү. Сайхан хүүхдийг зориултын суулгана хамгаалах бүсийн зүүлэх ёстой ш та. За хойдлын зорчигч нар яагаад бүс зөөх вэ наа? Уг нь бүстэй байна тийм ээ. Бүгд хойдлын бүсээ зөөх ёстой шүү дээ. Жолооч болон зорчигч бүс зөөх үүрэгтэй гэдэг зам хөдөлгөөний дүрм заасан байгаа. За энэ удаа сануулаа явуулаа жолооч. Дараа нь битгий юм зөрчил гаргаарай заа ёо. За та хүүхдээ яагаад зориултын суудал суулгаагүй? Урдталтаа авсан байна. Жолооч болон зорчигч суудлын бүс зөөх үүрэгтэй шүү. Зөрчлөө харилцаагаараа жолооч. Хүүхдүүдэд хоошин суулгаад суудлын бүсийн зүүлгээрэй. За бичгээрэмтэй шалгуулаарай жолооч. За жолооч суудлын бүсээ зөв зөөсөн байна. За хойно зорчигчтой өвнө. Хойд цонхон голгоод. За 2 хүүхдтэй байван байна. За суудлын бүс зориултын хүүхдийн суудлыг хэрэгсэн байна. Цаатлын хүүхд бас бүсээ зөв зөөсөн байна. Гэр бүл ихний эрсдэлд оруулах гондог тогтмол замын хөдөлгөөнд оролцохдоо хамгаалтын бүсээ зөөж хүүхдээ зориултын суултанд сууж өрн хэвссэн байгаа. За бусад жолооч нарт хандаж юу гэж хэлмээр вэ? Ер нь бусад жолооч нарт иргэдэд хандаж хэлэхэд замын хөдөлгөөний дүрмээ биелүүлж тэгээд би биенээ хүндэлж замын хөдөлгөөнд оролцоорой. Тэгээд бүр цахих юм бол орон нутгийн замд явахдаа хамгаалтын бүсээ тогтмол зөөж хүүхдүүдэд зориултын суудалтанд сууж явахыг л уриалж байна да. Төв аймгийн цагдаагийн газар нь Улаанбаатар хотоос гарах болон орох үеийн нийт 5 автозамыг хариуцсан ажилтгаараа онцлогтой байдаг. Төв аймгийн цагдаагийн газарт бүртгэж байгаа нийт зөрчлийн дийлэнх хувийг хамгаалах ус хэрэглээгүй, хурд тохируулаагүй болон шөнийн цагаар гэрэл шилжүүлээгүй зэрэг зөрчлүүд эзэлж байна. Дээрх зөрчлүүдийн улмаас зам тээврийн осол гарах шалтгаан нөхцөл болж байна. Иймд эргэжлээш та бүхэн замын хөдөлгөөнд оролцохдоо замын хөдөлгөөний дүрмийг сахин биелүүлж зөв боловсон соёлтой харилцааг уриалж байна. Олон улсад хүүхдийг зориултын суудалд суулгаж хамгаалтын бүс зүүлгвэл амь нас эрүүл мэндээрээ хохирох эрсдлийг 70% бууруулах боломжтой гэж үздэг. Хүүхэд зам тээврийн осолд өртсөн цаг хугацааг судалж үзэхэд сургууль, цэцэрлэг амарч, амралт зугаалгын цаг эхэлсэн үеэр буюу 4-р сараас 9-р сар хүртэлх хугацаанд хамгийн их гарчээ. Тиймээс сурагчдын амралт эхэлсэн энэ үеэр хүүхдийг альва эрсдэлтэй нөхцөл байдалд оруулахгүй байхад эцэг эх асран хамгаалагчид онцгой анхаарах хэрэгтэй юм а.
Өнөөдөр ч харин эртхэн шиг ажиллаа хамжуулчихлаа шүү. Тэглээ. Энэ хажуугаар зурж байгаа машин чи яагаад л гэрлээ навчуулаад сигнал татаад байгаа юм. Машин ч төвхтэй. Чи хоёрыг гэрлээ шилжүүл гэж байхгүй юу? Манай машины чинь ойрын гэрлийн шатчихсан. Холын гэрлэн дээрээ явахгүй юу? Тэгээд энэ гэрэл мэрлээ солиулж болтгүй юм уу ч. Өнөөдөр солиулъя гэж утсан. Чиний ямиг цуглуулсаар байгаад амжсангүй. Тэгээ энэ сум муман дээр чи солидгүй юм уу? Манай суманд энэ таарах гэрэл байхгүй юм лээ. За яг л ярьсан. Хой! Хөөш! Хой! Үчиг дараа араач тий. Мал дайглаж хөөшээ. Хой! Яа. Нөгөө хажуугаар төрсэн машин чи мал дайрчих шиг боллоо. За гайгүй. Гэ бууч харъя. Төлөнд юу ч хэл харагдахгүй шүү дээ. Гайгүй. Гайгүй байгаа. Төв аймагт хүүхэд хурдан мориноос унаж гэмтсэн хэрэг цөөнгөө бүртгэгддэг. Монгол Улсын засгийн газрын 2019 оны 1-р сарын 31-ний өдрийн 57 дугаар тогтоолоор жил бүрийн 11-р сарын 1-ний өдрөөс 5-р сарын 1-ний өдрийн хүртэлх хугацаанд хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээ зохион байгуулахыг хориглосон байдаг боловч иргэд хурдан морины сунгаа үсэргээ зохион байгуулж хүүхэд хохирсон хэрэгүүд гарсаар байна. Тухайлбал 2021-с 2023 онд хүүхэд мориноос унаж нас барсан 4, хүнд гэмтсэн 1 тохиолдол гарсан бол 2024 оны эхний 5 сарын байдлаар мориноос унсан гэх 5 гомдол мэдээлэл бүртгэгдэж 3 хүүхэд гэмтэж 2 хүүхэд нас барсан харамсалтай үйл явдал болжээ. Эдгээр хүүхдүүд хурдан морины үсэргээ сунгааны үеэр хамгаалтын ховц хэрэглэлгүй байсны улмаас амнаас эрүүл мэндээрээ хохирсон байна. Хориглосон хугацаанд буюу засгийн газрын тогтоолоор жил бүрийн 11-р сарын 1-ээс 5-р сарын 1-ний хүртэлх хугацаанд хурдан морины уралдаан, сунгаа, үсэргийн зохион байгуулахыг бол хориглосон байдаг. Энэ хориглосон хугацаанд хурдан морины уралдааныг зохион байгуулсан нийт төсвийн шинжилгээ 5 гомдол мэдээлэл эрх бүхий албан тушаалтан буюу хүүхдийн эрхийн усан байцаагчаас төрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж хурдан морины уралдаан зохион байгуулсан хүмүүст төрлийн хуулиар бол арга хэмжээ авч шийдвэрлсэн байдаг. Төв аймгийн прокурорын газраас энэ онд 27 сумдын засаг дарга нарт хориглосон хугацаанд хурдан морины уралдаан зохион байгуулахгүй байх удирдлага зохион байгуулалтын арга хэмжээ авч засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлж ажиллах талаар албан бичиг хүргүүлжээ. Хүүхэд гэр бүлийн хөгжил хамгааллын газар нь үндэсний хэмжээний хурдан морины уралдааны явцад хүүхдийг ослын даатгалд даатгуулсан эсэх, стандартын шаардлага хангасан хамгаалтын хувцс хэрэглэж байгаа эсэх, эцэг их асран хамгаалагч нь морь унахыг зөвшөөрсөн эсэхэд хяналт тавьж ажилладаг. Аймгийн засаг даргын захирамжтай ч гэдэм үндэсний баяр наадмын тухай хуульд заагдсан уралдаан тэмцээнүүдээр бол очиод хяналт тавьд ажиллаж чадж байна. За бусад үед энд болж байгаа овооны наадам, төгсөлтийн наадам, өсний найрны наадам гэдэг юм уу энэ жижиг уралдаан тэмцээнүүд үсрэгийн сунгааны үед хүүхдийн эрх аюулгүй байдалд хяналт тавих асуудал бол сул байгаа. За манай уяачид баяр наадмын хугацаанд одоо хүүхдийн хамгаалах хэрэгслийг бүрэн өмсүүлээд уралдуулж байгаа боловч энэ жижиг уралдаан наадмууд дээр мөн одоо бэлтгэл сургалт хийх явцдаа хүүхдэд хамгаалтын хувцас хэрэгсэл өмсүүлэхгүй байх, өмсүүлж хэвшээгүй юм дутагдaltaй бол тал байгаа. За тиймээс одоо уяачид маань хүүхдийн аюулгүй байдлыг хангаж үндэсний баяр наадмын тухай хууль заасны дагуу 8-с дээш насны хүүхдээр морио унуулах, за гинтийн осны даатгалт хүүхдийг хамруулсан байх, за мөн хамгаалтын хувцас хэрэгслийг бүрэн өмсүүлж хэвшүүлэх шаардлагатай байна. Хориглосон хугацаанд хурдан морины уралдаан зохион байгуулах, хүүхдийг хамгаалах хэрэгсэлгүй уралдуулах нь хүүхэд эрүүл мэндээрээ хохирох эрсдлийг нэмэгдүүлж байна. Үндэсний морин уралдааны морь унаач хүүхдийн хамгаалтын хувцс морины хэрэгсэл тавих шаардлага МНС 6264 2018 стандартаар үндэсний морин уралдааны морь унаач хүүхдийн уралдаан болон бэлтгэл сургалтын үед өмсөх хамгаалтын хувцас морины хэрэгсэл тавих шаардлагыг тогтоосон. Уг стандартын дагуу уралдаанч хүүхэд хамгаалтын малгай буюу дуулаг, хантааз гутлыг уралдаан тэмцээн бэлтгэл сургалтын үед өмсөж хэрэглэх ёстой. Мөн хамгаалтын бусад хэрэгсэл болох нүдний шил, юудэн, бээлийн зэргийг цаг агаарын байдалд уялдуулан хэрэглэхээр тусгасан байдаг. За манай гал дээр их юм бол 7-8 хүний бүрэлдэхүүнтэй нэг 40 гаруй 50-аад морьтой
байна. Одоохондоо ойж ирсэн. Төв аймгийн баян сэргэлэн сумынхаа урд дараа сая гарч ирээд ногоо цагаандаа гарч ирчээд байж байна. Унаач хүүхдүүдийн аав ээжтэй нь очиж ар гэртээ нь очиж уулзаад уруулсан гэрээ хийгээд тэгжил хамтарч ажилладаг та. Одоо жаахан морины сунгаа өсвөргээ тэгээ жаа хурдны ажил хийгээд ирэнгүүт л байнга нөгөө хүүхдүүдийнхээ хамгаалтын хувцсыг өмсөж хэвшүүлдэг л дээ. Бусдаа ч гэсэн одоо тэгээд урайлахад ер нь байнга л өмсүүлж байгаарай. Энэ хүүхдийнхээ одоо аюулгүй байдлыг байнга сайн хангаж байгаарай л гэж хэлээ та. Төв аймгийн прокурорын газраас уяачтад хүүхдийг болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх, хурдан морь унаач хүүхдийн аюулгүй байдлыг хангах талаар яриа таниулга хийж, гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх ажлуудыг тогтмол зохион байгуулан ажиллаж байна. 2024 оны 5 сарын байдлаар Тус аймгийн прокурорын газрын хяналтад хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох 15, хууль бусаар мод бэлтгэх 12, хууль бусаар ан агнах 1, химийн хорт аюултай бодисыг хууль бусаар эргэлтэд оруулах 1 хэрэг шалгагдаж байна. Төв аймгийн нутаг дэвсгэрт хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг тэр дундаа хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг шүүгээр шийдвэрлэхдээ прокурорын саналыг үндэслэн хууль бусаар бэлтгэсэн модны тоогоор байгальд мод тарих үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авч байгаа нь шүүхийн практикт шинэлэг зүйл болсон байна. Төв аймгийн прокурорын газраас 2024 оны байдлаар Эрэгүү айлын тусгай ангийн 24 дугаар зүйл заасан хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэгт 7 ялах төгөлт үйлдсэн байна. Эдгээр 7 ялах төгөлтийн 2 хэрэгт нь бол Эрэгүү айлын ерөнхий ангийн 7-1-р зүйл зааснаас 20 жил оногдуулахгүйгээр тэнцэж Эрэгүү айлын ерөнхий ангийн 7-3 дугаар зүйлийн 2/2-ын 1 хэсэг зааснаар бол тодорхой үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авч шүүхэд шийдвэрлсэн байна. Тухайлбал эдгээр дээрх 2 хэрэгт бол шүүхээс үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг хэрэглэхдээ хууль бусаар бэлтгэсэн модны хэмжээгээр байгаль орчинд мод тариулахаар шийдвэрлсэн байж байгаа. Энэ нь юу вэ гэхээр тус прокурорын газраас энэ төрлийн гэмт хэрэг хохиролд бол бодиттой үнэлт өгүүлд өгж прокуророос ялын шүүмж саналаа гаргахтаа бол шүүгдэгч холбогдогч этгээдээс байгаль орчинд учруулсан хохирлын хэмжээ модны тоогоор нь бол эргэж байгальд мод тариулах үүргийг хүлээлгэх саналыг тавьсан. Энэ хэмжээнд бол шүүх шийдвэрлэж байгаа нь бол прокурорын газрын саналыг бол хуулиусны үндэслэл бүхий гэж үзэж байгаа. Нөгөөдөөгөр прокурорын газраас энэ саналыг тавьж байгаа нь бол байгаль орчинд учирч байгаа хохирол, хоёрдугаарт энэ гэмт хэрэгт холбогдож байгаа этгээдэд бол тодорхой боломжийг олгож ухамсарлуулах, нийгэмшүүлэх зорилгод оршиж байгаа гэдгийг бол онцлмоор байна. Байгаль орчин, амьтан ургамлыг хамгаалах журмын эсрэг зөрчлийн хувьд зөрчлийн тухай хуулийн 7-гийн 6 дугаар зүйлд заасан амьтны тухай хууль зөрчих зөрчил түгээмэл үлдэгдэж байна. Тухайлбал зөвшөөрлгүйгээр амьтныг агнсан 12, агнуурын бүс нутгаас бусад газарт эсвэл амьтныг агнах хориотой үед хоригдсон хугацаанд хоригдсон арга хэрэгслээр амьтныг агнсан, тээвэрлсэн 43 зөрчил бүртгэгджээ. За судалгааны дүнгээс үзэхэд бол амьтны тухай хууль тогтоомж зөрчил бол дийлэх хувийг эзэж байгаа. За энэ дундаа одоо тарваг хууль бусаар агнах болон тээвэрлэх зөрчил бол дийлэнхийн эзэж байна. Хүнсэндээ хэрэглэх зорилгоор бол иргэдээс агнж байгаа боловч за мөн бусад аймгийн нутаг дэвсгэрээс бол тээвэрлэх энэ зөрчил бол маш их нэмэгдэж байгаа сүүлийн жилүүдэд. Тиймээс одоо жолооч нарт хандаж хэлэхэд аливаа одоо хот хооронд зорчихтой бусдаас дайвар ачаа авахтаа шалгаж авч яхан зүйтэй байна. Тэгэхгүй учраас одоо зөрчлийн холбогдогч болж байна. Дээрээс нь одоо тухайн тарганы экологийн засгийн үнэлгээг төлөх эрсдэл үүсэж байна. Дээр нь нэмээд хэлэхэд тухайн тээврийн хэрэгслийг улсын орлого болгох ийм хэмжээний одоо эрсдэлтэй байгаа учраас та бүхэнд бол анхааруулж байна. Энэ төрлийн зөрчлийн улмаас учирсан 200 сая төгрөгийг нөхөн төлүүлэхээр шийдвэрлсэн байна. Прокурорын мэдээлэл нэвтрүүлгийн шинэ дугаартай хамт байсан та бүхэнд баярлалаа. Дараагийн нэвтрүүлгээр дахин уулзтлаа. Түр баяртай.